Орой өдрийн үзэгчдээ тавтаа цагаан марцгааж байна уу? Цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхлээд зарим мэдээний топ жагуулгатай танилцгаая. Жижиг дунд үйлдвэрийн зээлийн батлан даалтын санд шалгалт оруулах саналыг улсын хурлын дэд хорооны гишүүдэд дэмжлээ. Хүнсгэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан малчдад туслах аяныг эхлүүллээ. Ардчилсан намын шин дүрмийг батлалцах төлөөлөгчдийн нэрс энэ сарын 27-нд тодорно. Энтерпренер 2016 чуулганаар гарааны бизнесийн асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн багш нар эрхэмлэх зүйлтэй боллоо. Эдгээр болоод бусад мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүлээн авцгаана уу. Манай улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь ундаалдаг туулгын бохирдолд төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохироос нөлөөлөж байгааг судлаачид сануулсаар байгаа юм а. Улсын хурлын өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн мэдээлэлээр төв цэвэрлэх байгууламжаас туул гол руу нийлүүлж байгаа хаягдал ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-аас 11 дахин их бохирдолтой байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар төв цэвэрлэх байгууламжийн шинжилгээний асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг засгийн газарт даалга харууллаа. Монгол Улсын их сургууль Тайваны үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран сүүлийн 3 жил туулгалд хүнд металлын бохирдлын судалгаа хийсэн байна. Энэ судалгааны үр дүнгээс Монгол Улсын их сургуулийн багш Соёл Эрдэнэ танилцууллаа. Цэвэрлжээс эхлээд заамар хүртэл харьцангуй бохирдол багтаа гарч исэн. Одоо яг төв цэвэрлэх байгууламжийн ус нийлж байгаа хэсэгт 3 цэгийн үр дүн болол гарсан байна. За тэнд тодорхойлсон хүнд металлуудын үр дүнг боловсруулад дэлхийн одоо бусад эрүүл мэндийн байгууллагын хэрэгэлдэг эрсдлийн үнэлгээний аргачлалаар боловсруулахад бол хүнд металлын бохирдол маш өндөр гэдэг ангилалд хамаарагдчихэ. За тэгээ хүн амын эрүүл мэндэд эрсдэл үзүүлэх үйц төвшөнд байна гэж ангилагдаж байна. Туулгалыг бохирдуулж байгаа иргэн аж ахуйн нэгжид хуулийн дагуу чангахан хариуцлага тооцож чадахгүй байна. Энэ нь бохирдлын бас нэг шалтгаан гэдэгтээ олон гишүүн санал нэг байна. Малын хулгай гэж 2000 оны ихээр маш их байсан. Ганцхан яаж зогсчихсон гэхээр тэр ачиж тээвэрлэдэг машин техникийн хураана нэг адуу шултгаа нэг хонч шултгаа үнэлэгдсэн үнэлгээ нь тодорхой төвшөнд хүрэх юм болов шууд эрүүгийн хариуцлага татсантай холбоотойгоор энэ малын хулгай бол харьцангуй багассан шүү дээ. Эрс багассан. Далд хэлбэр лугаалж явах орсон баг. Тэгвэл өнөөдөр энэ цэвэрлэх байгууламжтай холбоотой энэ ус бохирдуулж байгаа юм энэ бүх юмнуудыг бол зөвхөн хариуцлага л бид шангалах шүү дээ. Түүнээс энэ стандартыг гаргаж мөрдүүл тэр журмыг ингэж сайжруул гэдэг эндээс юм гарахгүй. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг бол баталсан байдаг. За журам нь бол одоохондоо бол гараагүй байна. За манай байгууллагын хувьд бол энэ журмыг бол удаадараа бол бас гаргаж өгөөч гэж санал тавьсан байдаг. За өнөөдрийн нөхцөл байдлын хувьд бол ус бохирдуулж байгаа байгууллагууд дээр манай байгууллагын зүгээс очиод ёстой нэг ямар ч хуулийн хэрэгжилт бол байдгүй. За очичил зүгээр нэг усын хаадаг. Нийслэлийн зүгээс бол энэ харьгаа буюу урьдчилан цэвэрлэх байгууламжийн хөрөнгийн асуудлыг бол өнөөдөр гадны хөнгөлөлтөө зээлийн хэлбэрээр шийдэхээр бол яриа хэлцээрүүд сангийн яам болон хүнсэд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай бол за яг энэ мөчид бол хийгдээд явж байна. Туулгалын бохирдол төв цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламж, мөн арьс шир боловсруулах үйлдвэрүүд авто угаалгын газруудын хаягдал ус нөлөөлж байгаа. Унтны усны их үүсвэрээ хамгаалахын тулд дараах ажилд анхаарахар боллоо. Гол мөрнийг бохирдгоос хамгаалах зорилгын хүрээнд усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 2, 22-ийн 3 дахь хэсэгт заасан усны сан бүхий газрын хамгаалтын бүсийн хэмжээг нэмэгдүүлэх болон туулгалыг тусгаалan хамгаалах, бохирдлыг бууруулах, цаашд бохирдгоос урьдчилан сэргийлэх, тодорхой эрх бүхий байгууллагад хариуцуулах, усын тусгай хамгаалтанд авах чиглэлээр судлан хууль бусад шийдвэрийн төсөл боловсруулан улсын их хурлд өргөн мэдүүлэх. 2. Төв цэвэрлэх байгууламжийн шинжилгээний асуудал хэд удаашралтай байгаа тул шинжилгээний ажлыг шуурхайлах чиглэлд анхаарч ажиллах, нээлттэй тендер шалгаруулалтыг явуулж шинээр төв цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгүүлэх. Засгийн газар дээрх ажлын биелэлтийг намрын чуулганд багтаан өргөдлийн байнгын хороонд танилцуулах юм байна. Жижиг дунд үйлдвэрүүд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 745 тэрбум төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авчээ.
Зээлийн иргэн төлөлтөө 95% байна. Цаашид жижиг дунд үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай тоног төхөөрөмжийг нь гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг эдийн засгийн байнгын хорооны жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүд илэрхийллээ. Манай улсын хэмжээнд 54 мянган гаруй жижиг дунд үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрт 760 мянган гаруй хүн ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 70 орчим хувь нь энэ салбарт хамаарч байгаамаа. За энэ бол манай улсын эдийн засагт жижиг дунд үйлдвэрийн оролцоо ямар өндөр байгааг харуулсан тоо үзүүлэлт юм. Орлогын тэгш хуваарлалтыг бий болгодог эдийн засгийн хүнд үед хөрвөх чадвар сайтай эдгээр үйлдвэрийн өмнө тулгамдсан асуудал олон байгааг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Баяр Тулга хэлсэн юм а. Одоо хоршоод мөн одоо жижиг дунд үйлдвэрлэлтэй багтдаг учраас хувь хүний албан татвар төлөөд за дээр нь хоршоо өөрөө аж ахуй нэгжийн албан татвар төлдөг учраас жишээ нь одоо татварын давхардал байх жишээтэй. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай 600 гаруй тоног төхөөрөмжийг гайл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Гэхдээ цаг үетэйгээ нийцүүлж тоог нь нэмэгдүүлэх шаардлага байгаа юм байна. Жишээ хэлээ л да энэ дээр Деспа үйлдвэрлэдэг 5 ийм шугамын тоног төхөөрөмж оруулж ирсэн компани цахалгааных нь хэсгийг одоо 2 хүн ажилуулад 2 хүн ажлын байраар хангаад хийж болох боломжтой юм байна гэдэг тэр нэг цахалгааных нь хэсгийн тоног төхөөрөмжийг оруулж ирээгүйгээс болоод тэр нөөтийн хөнгөлөлтөнд хамрагдах боломж нь бүрдээгүй. Тэгээ одоо гайлын агуулга тэр одоо ингээ 2 сар гаруй хэвтэж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэж байгаа зээлийн ердөө 10%-ийг л олгож ирсэн байна. Цаашид энэ салбарыг хөгжүүлэх тал дээр бодиттой анхаарах хэрэгтэй гишүүд хэллээ. Монголд чадаж байсан зүйлийнхөө тэр импортын татварыг өндөр болгож хамгаалахгүйгээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж ярилдаггүй, саналдаггүй. Би олон танил хүмүүс маань жижиг дунд үйлдвэрлэлээс бас ингэж зээл авчихад бид юм хийх гэснийхээ төлөө өрөнд орчлоо гэж хэлж ясныг толгоогоо майжаад байсныг санаж байна, мэдж байна. Тангаан бүсэд, говийн бүсэд гээд ингээд ийм одоо бүсчилсэн байдлаар бол энэ үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Улаанбаатар хотод дарханд гээд төслүүдийг сонгон шалгаруулах асуудал бол их тийм хяналтгүй явж байна. Тэр хяналтанд нь одоо улсын их хурлаас гэдэг юм уу, худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэдэг юм уу, төрийн бус байгууллагуудаас оруулъя. Тэгжиж хяналттай болно гэсэн хамгийн гол шийдвэрүүд гарлаа. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүд анх дугаар хуралдаанаараа дэмжлээ. Үүнээс гадна жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс дээшгүй аливаа аж ахуй нэгжүүдэд ялгуургүйгээр татварын хөнгөлөлт үзүүлэхээр санал нэг байлаа. Өнөөдөр засгийн газрын ээлжид хуралдаан боллоо. Өвлжилтөй хүндэрч болзошгүй учраас эх оны төсвийн багц засгийн газрын нөөц сангаас түргэн тусламжийн автомашин шаардлагатай зарим сумдад УАЗ маркийн 22 автомашин олгохоор боллоо. Мөн улсын хурлаас жилбэрийн 11-р сарын 26-ны өдрийг улс тунхагласан өдөр хэмээн нийтээрээ тэмдэглэх баярын өдөр болгосон. Энэ жил 11-р сарын 26-ны өдөр бям гарагт таарч байгаа. Тиймээс баярын амралтыг 11-р сарын 25-ны баасан гарагт шилжүүллээ. Өнөөдрийн хуралдаанаар бөөр орлуулах гемодиализийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцахаар болж шийдвэрлсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрөө хувийн хвшлийн 27 байгууллагад бөөр орлуулах 169 ширхэг гемодиализийн аппарат ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 564 хүн энэ төрлийн эмчилгээнд орох шаардлагатай бөгөөд өдөрт 2-3 хүн шинээр онцлогдож байгааг мэргэжлийн байгууллага тооцож гаргажээ. Эмчилгээний залтаар бол нэг хүн 7 хоногт 3 удаа насан туршдаа гемодиализийн эмчилгээ хийлгэх бүртээ хувийн эмнэлэгт 100-аас 120 мянган төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай болдог бөгөөд жил дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Мөн хан үйлдвэрт баригдаж байгаад ажлын зогссон 300 ортой төрөх эмнэлгийг концессор барьж дуусгахаар шийдвэрлэлээ. Төслийг зураг төсөл боловсруулах барих шилжүүлэх төрлөөр уралдаан шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр засгийн газар 2013 онд шийдвэрлсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68%-тай байсан ч төсвөө санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод байна. Төслийн уралдаан шалгаруулалтыг энэ оны 5 дугаар сард зарласан бөгөөд нэг компани саналаа ирүүлээд байна. Иймээс цаашид уралдаан шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг үндэсний хөгжлийн газар таалаглаа. Тус эмнэлэг ашиглалтанд орсноор эрүүл мэндийн даатгалын сангаар их хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан 140 ортой амаржих газартай болох юм а. Дархан хотын дулааны 50% ачааллыг үүрдэг магистрал шугам илэгдэж хуучирсан тухай асуудал яригадаад 3 жил болж байна.
Хэрвээ энэ шугамд дахин цооролт үүсчих 2-4 цаг зогсолт хийвэл дархан хот хөлдөх аюул ойрхон болсныг салбарынхан хөндөж байна. Эрчим хүчний сайд ганхүү үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд дархны дулааны сүлжээ компанид ажиллаад ирлээ. Шинэ хуучин дархныг холбосон 2.7 км шугам 1990 онд ашиглалтанд орсон байдаг. Насжилт хэтэрснээс сүүлийн 3 жилийн дотор 13 удаа гэмтэл сааталгарч аваарын байдалд ажилласныг дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагууд ярьж байна. Энэ жил өмнөх онуудаас илүү хүүтрэх төлөв бий. Хэрв энэ шугамд дахин цооролт үүсч хагарвал дархан хот хөлдөх аюултай учраас салбарын зүгээс онцгой анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байна. Дулааны үйлрэлд бол бид нар ингээд нэг 9-10 цагаар ч юм уу ингээд таслаад ажиллаа бол хийгээд иж болох юм. Одоо яг энэ өвлийн хөөдөнд гадаа хоригч зурцсан байхад бол 2-4 цаг зогсоход хөлдөх аюултай болдог. Дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн хувьд 14,300 айл өрх, 1,450 аж ахуйн нэгжийг дулаанаар хангадаг. Жилд 480-аас 500 мянган килокалори эрчим хүч борлуулдаг байна. Энэ жил өвлийн бэлтгэлд 961 сая төгрөг зарцуулж их засвар хийж гүйцэтгэжээ. Мөн Дархан хотын дулааны станцын турбины шинжилгээний ажил хийгдэж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр станцын үр ашиг сайжирч түүнийг дагаад цахилгаан дулаан хангамжийн найдвартай байдал нэмэгдэн гэдгийг салбарынхан тодтогсон. Турбины шинжилгээг Германы хөнгөлөлтөд зээл болох 4.5 сая еврогийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болсон тухай засгийн газрын тогтоол гарсан. Мөн нэмэлт их усүрүүдийг энэ ондоо багтааж оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. Дархан хотын дулаан хэрэглэгчдийн 50% нь ачаалагдж байгаа хамгийн гол магистраль шугам учраас энийг бол одоо шинжлэх сайжруулах чиглэлээр нь бол ирэх жил ямар нэгэн одоо их усүрээр энэ асуудлыг бол шийдэхээс өөр бол гарцуул байхгүй байгаа. Дархны турбины шинжилтийн Монголын талын хөрөнгө үе 1.7 сая евро буюу 3.5 тэрбум төгрөгийн асуудлыг ирэх 2017 оны төсөв дээр бол тусгасан. Эрчим хүчний яамны ажлын хэсэг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилласан. 100% хувьчлагдсан энэ компани нь 3 аймгийн нутаг дэвсгэр буюу Сэлэнг болон Төв аймгийн Хойтлын 6 сум мөн Дархан уул аймагт цахилгаан эрчим хүч борлуулдаг. Нийтдээ 47 мянган хэрэглэгчтэй томоохон байгууллага юм а. Шугам сүлжээний ажлуудаа шинжилж ухаалаг систем нэвтрүүлсэн зэрэг туршлага нь цахилгаан түгээх сүлжээ компаниудыг хувьчилснаар ямар үр ашигтай ажиллах боломж байдгийг харуулсан гэж байлаа. Мөн ажлын хэсэг энэ үеэр 10 мегаваттын нарны цахилгаан станцын төслийн ажилтайч танилцсан юм. Ирэх хөвөл олон жилийн дундажаас хүйтэн цас ихтэй байна гэдгийг мэрэгжлийн байгууллагууд анхааруулсан. Тиймээс хүнсгэл аж ахуй яам малчтад туслах аяныг цаг хүндрхээс урьдчилж зохион байгуулахар боллоо. Энэ үйл улсын хэмжээнд нийт 53 мянган малчин өрхийн 61 сая орчим толгой мал өвлжиж хаварчнаа. Өнөөдрийн байдлаар манай улс өвлийн бэлтгэлээ 87 орчим хувьтай хангаад байна. Бэлтгэсэн өвс тэжээлийн хувьд ч чамлахааргүй. Гэхдээ энэ нь цаг хүндэрсэн тохиолдолд бэлчээрт гаргалгүй малаа тэжээн гэж тооцвол ердөө 2 хоногт л хүрэлцэх юм а. Тиймээс цаг хүндэрсэн үед тусламж хүргэх гэж хэд дахин илүү хөрөнгө зарлгүй зөв зохион байгуулах зорилгоор малчтад туслах аяныг ийхүү эхлүүлж байгаамаа. Аливаа туслам дэмжлэг бол урд өмнөх жилүүдэд энэ бас урд өмнө энэ эрсдэл тохиолдсон үед энэ арга хэмжээгүүдийг зохион байгуулдаг хэдий ч гэсэн тухайн малчинд яг хэрэгцээтэй хүмүүсүүд энэ төр тухайн тусламжийг хүргэхийн тулд бас маш их өндөр зардал гардаг. Нөгөө талаасаа бас их оройтж очдог. Энэ нөхцөл байдлуудаас өөрчлөлт сэргийлээд одоо мэдээж одоогийн орсон байгаа энэ их цас бол хайлах болоогүй. Мэдээ цаашид нэмэгдэх хандлагууд нь бол тодорхой болж байна. Тийм учраас энэ урьдчилан сэргийлэх зорилгоор энэ малчтаа туслах аяныг зохион байгуулж байгаа. 11-р сарын байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд нь цастай хамгийн их хунгаралсан газраа цасны зузаан 50-аас 60 см хүрээд байна. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаанаас харахад 9 аймаг зуудын эрсдэл өндөртэй, 6 аймаг эрсдэл ихтэйд тооцогдож байна. Малчтад туслах аянаар эд материалаас эхлээд мөнгөн тусламж хүртэл бүхий л хэлбэрийн тусламжийг хүлээн авна. Малчтад бол нэг нэмнээ байсан ч 20 мод хөлш байсан ч л одоо хэрэгцээтэй байдаг. Энэ жилийн хувьд бас 12 сарын дундаас бол хүүтэн өдрийн тоом нэлээдгүй олон хоног үргэлжлэх төлөв байлтай гэсэн мэдээлэл гаргасан. Ер нь олон хоног энэ хүүтэн нэгэн жигт үргэлжлэх үед мал их бас хорогддог юм өндөрлөлттэй талууд байдаг. Тэгэхээр зэрэг одоо дулаан кэптер хэрэгтэй байдаг. Одоо барилгын материалын одоо малын хашаа, бууцыг дулаалах материалаас өсвөлээд л хөрц цүнхийн зөөх гэл одоо тусламж бол багтдаггүй. Тэгэхээр энэ бүхнийг хэрэгцээтэй цагт нь бид бүхэн зохион байгуулалтаар хүргэх ажлыг зохион байгуулна.
Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дотор хамгийн өндөр өсөлттэй байгаа нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн. Мөн энэ салбарт нийт ажиллах хүчний 30 орчим хувь нь ажиллаж байна. Мал аж ахуйн салбараас гаргасан түүхийн эдэд түшгэлсэн боловсруулах үйлдвэр Монголын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг эдгээр бүтээгдэхүүнүүд экспортын голлох чиглэл болж байна. Тиймээс мал аж ахуйн салбарт учирч болзошгүй эрсдлийг давхад бүх нийтээрээ оролцох хэрэгтэйг салбарын яам нь сануулж байгаамаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Намхан Нямбуу сан үлэмж продакшн хамтран илүү сартай өвлийг үнэтэй давцгаая сайн үйлсийн аяныг эхлүүллээ. Улсын хэмжээнд цас их орсны улмаас нэлээд аймаг цагаан зудтай байна. Тиймээс малчтад туслах аяныг ийхүү эхлүүлэхээр боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Цэрэн дашин Намхан Нямбуу 1992-оос 1996 онд Завхан аймгийн 22 дугаар тойргоос улсын хуралд гишүүнээр сонгогдсон цорын ганц малчин хүн байсан юм а. Түүний гэр бүл үр хүүхдүүд 2003 онд сан байгуулж малчтыг дэмцсэн олон ажил өрнүүлсээр ирсэн. За энэ удаад илүү сартай өвлийг үнэтэй давцгаая сайн үйлсийн аяныг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар бол нийтдээ 15 одоо аймгийн сумдуудаар бол ерөнхийдөө үргэлжилт хүндэрсэн байгаа. Тэгээд манай сумын хамгийн гол зорилго бол яг зүгээр нэг одоо 100 зурхан болсны дараа биш те урьдчилаад одоо малчин түмэндээ туслая гэсэн зорилготойгоор энэ аяныг эхлүүлээд байгаа. Үлэмж продакшн энэхүү сайн үйлсийн аяныг дэмжин гар бие оролцож байна. Тэдний зүгээс соёл урлагийн байгууллагуудтай холбогдсон тодорхой ажил өрнүүлэх юм а. Манайх бол урлагийн байгууллагуудтай холбоотой ажилладаг. Студ тэгээд тийм учраас урлагийнхаа байгууллагуудыг энэ аянд уриалан оролцож байгаа юм. Тэгээд өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар чуулга манай продакшнтай одоо нэгдэж энэ аянд оролцохоор албан ёсоор мэдэгдээд байна. Тоон судалгаанаас үзэхэд 2009-оос 2010 оны зууданд нийт малын тоо 25% хорогдож 97 мянган малчин өрхийн амжиргаа хүндэрч байжээ. За энэ жил орон нутагт өвлжилт хүндэрч байгаа энэ үед малчин түмэндээ юу байна түүгээрээ сэтгэлийн дэм харилцгаая гэж тэд уриалж байна. Ардчилсан намын их хурл эх сарын 6-нд хурлана. Их хурл бэлтгэх ажлын хэсгийн ахлагч улсын хурлын гишүүн Эрдэнэбат энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, намын 6 дугаар их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох журмыг баталсан байна. Журмаар ардчилсан намын 6 дугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцохоор заасан. За ингэхдээ төлөөлөгч нарыг сум бүрээс сонгох болжээ. Энэ хуралдаанаар анхан шатны хуралдаанаар бид нар хоёр асуудлыг голч шийдэх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн нэгдүгээрт энэ хуралдаанаараа үндсэн дүрмийн шинжилгээний хилцүүлгийг хийх ёстой. Хоёрдугаар асуудал нь бол 6 дугаар их хуралд сонгогдох төлөөлөгчөө сонгох ийм үйл явц болно гэж журмдаа тусгасан байна. Маргааш бид нар хэвлэл мэдээлэлээр бол энэ журмынхаа дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргээд бид нар цаашаа явна гэсэн юм хэлбэртэй. Ардчилсан намын 6 дугаар их хуралдааны үндсэн гол зорилго нь ардчилсан намын шин дүрмийг батлах явдал. За харин намын даргын асуудал яригдахгүйг энэ үеэр мэдээлсэн юм а. Ардчилсан намын шинжилгээний энэ дүрмийн хүрээнд цагийн хүрээтэй хамтаа баярлалаа. Монголын энтерпренерууд гарааны бизнесийн доктортой хөгжил экосистемийн асуудлаар чуулж байна. 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын энтерпренеруудын нэгдсэн чуулганд эрдэмтэн судлаачид, банк санхүүгийн салбарынхан, гарааны бизнес эрхлэгчид, эдийн засагчдаас бүрдсэн 200 гаруй төлөөлөгч оролцож байна. Өнөөдөр манай улсад 70 гаруй гарааны компани үйл ажиллагаа явуулахар хичээж байна гэсэн тоо байдаг. Тэд бүхий л талаар хичээн зүтгэж байгаа ч амжилтанд хүрдэггүй учир нь хууль эрх зүйн талаасаа хаана харьяалагдах нь тодорхойгүй. Мөн зөвхөн эхлэл төдий байгаа бизнест хөрөнгө оруулагч цөөхөн байдагтай холбоотой юм а. Гар утасны аппликейшн буюу програм хангамж чиглэлээр явж байгаа. Манай төр засгаас болоод гэдэг програм хангамж одоо тэр аппликейшны чиглэлээр яг үндэ хууль тогтоомч гэж юм алга. Манай яг энэ салбар маань өөрөө яг ямар яамд харьяалагдах нь бүр тодорхойгүй. Банк болохоор нөгөөх нь ойлгодоггүй. Яагаад ойлгодоггүй юм бэ гэдэнгүүт өөрсдөө манай танах яг үйлдвэрлэл юм уу, үйлчлэгээ юм уу гэдэнгүүт үйлдвэрлэлийн чиглэлд ордоггүй, үйлчлэгээний чиглэлд ордог. Харин дэлхийн улс орнууд гарааны бизнесүүдэд дэмжиж, хөрөнгө оруулалтын дэд бүтцийг шийдэж, эдийн засгийн өгөөжийг нь хүртсээр байна.
Олон улсын ихэнх шилдэг энэ экосистемийг үүсгэсэн улсуудыг харуул нэг хийж чадсан зүйл нь мөнгөний их сурвалжийг сайн үүсгэж чадсан байдаг. Энд нь төрийн оролцоо тэргүүлсэн байдлаар энийг үүсгэсэн байдаг. Тэгэхээр манай төр аль хэзээ маш олон сангууд байдаг. Тэдгээр сангуудынхаа магадгүй нэг жижиг хэсэг энэ бас нэг их мөнгө хэрэггүй байдаг ихэвчлэн 50-аас 100 сая доллараар жишээ нь 5-аас 10 жилийн том бодлогыг хэрэгжүүлж болно. Тэгээ уг хэрэгжүүлснээр яах вэ гэхээр засгийн газар нь урайлан 50 сая гаргаснараа хувийн хвшил болон гадны хөрөнгө оруулагчдаас бас яг тийм хэмжээний мөнгө босгох боломжтой байдаг. Инновацийн тухай хуульд мэдлэг бий болгож байгаа субъект сургалт судалгаагаа бизнес болгон хөгжүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл боловсролын тухай хуулинд их сургууль үйлдвэрлэл явуулж бизнес эрхэлж болохгүй гэж заачдаг. Тодорхой биш энэ хоёр заалтаас болоод мэдлэг суурилсан олон шин санаа цаасан дээр үлдэх магадлал өсдөг байна. Тэр шин санааг өөрөө туршиж зах зээл дээр гаргаж хэрэглэгчтэй болгох, зах зээлтэй болгох. Тэгээ хэрвээ явандаа энэ нь өөрөө одоо ашиг олгох ийм зөв санаа байх юм бол тэрийг нь боожуулаад гаргаад өөрсдийн бие дагаж явуулах. Тэгээ гараа нэг компани онцлог нь бол энэ бол зүгээр яг тогтцсон бизнес бол биш. Энэ бол шин санаа боож дөнгөж боожж байгаа бизнес. Тэгээ их сургуулиуд бол болон шинжилгээ ухааны паркууд бол энэ боожуулах ажлыг хийх л одоо ийм үүрэгтэй байна. Мэдлэг суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан улсууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хүртэл хувийг энэ салбарт зарцуулдаг. Харин манайх дөнгөж тэг 188%-тай байна. Эрдэмтдийн санааг үйлдвэрлэлд туршиж тодорхой үр дүнг нь гартал төр дэмжлэг үзүүлэх ёстой. Ашигтай хэсэг нь тодорхой болсны дараа бизнесийн байгууллагуудаа санал болгоно. Шалгуур давсан энэ бүтээл гаргасан зардлаасаа хэдэн 100 дахин илүү ашиг олох боломжтой байдаг юм байна. Төрийн байгууллагууд иргэдэд ил тод байж чадаж байна уу? Иргэдэд мэдээлэл хүргэн биелүүлж байгаа гэсэн асуудлаар өнөөдөр ил тод байдал 2016 форум боллоо. 2015 оны 1-р сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн шилэн дансны хуулиар төрийн яам агентлаг, аймаг нийслэл, сум дүүрэг, сургууль цэцэрлэг зэрэг бүхий шатны төсвийн 5,000 байгууллага шилэн данс хөтлөхөөр болсон. За дээр нь төрийн өмчийн компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 гаруй байгууллага шилэн данс хөтлөж эхэлсэн. Гэтэл өнөөдөр энэ хууль мөрдөгдөд 2 жил хүрээгүй байхад зогсчиход байгааг онцоллоо. Хууль бол зөвхөн одоо нэг улс төрийн хүчинд үйлчилдэг зүйл биш гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Зүгээр өнөөдрийн энэ шилэн дансны тэр одоо цонхыг гэдэг юм уу вебсайтаа тодорхой хэмжээгээр цахим хуудсыг хаасна нь мэдээж тодорхой мэдээлэл шинжлэх зорилгоор хийгдэж магадгүй л дээ тий. Тэгээ одоо тодорхой хугацаа өнгөрөхөд нөгөө шинжлэгдсэн цахим хуудас маань иргэдэд хүрэхдээ үнэхээр шилэн дансныхаа одоо тэр цонхыг аваад хайцсан байгаа бол бид нар энэндээ бол мэдээж тэмцэх ёстой. Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй ямар улс төрийн одоо бол бүгд таацсан байна. Тийм миний хувьд бол жишээлхэд иргэн хүнийхээ хувьд бол мэдээлэл ингээд аваад үзэхэд бол бүгд ингээд миний орсон төрийн байгууллагуудын вебсайтууд бүгд бол хаагдсан байлаа. За мөн 2011 онд батлагдсан мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь төрийн хаалттай хаалгыг нээх гэсэн олон жилийн хөдөлмөрийн үр дүн байсан. Бас л энэ хуулийг ашиглахгүй байна гэж үзэж байна. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гэдэг маань 5 жил 5 сар болж байна. Тэгээд энэ хуулийн талаар бол нэг талаас төрийн байгууллага бол их юм хийж байгаа. Төрөний хэлсэн хууль тогтоомж олон зохицуул бий болсон боловч нөгөө талаас иргэддээс асуух юм бол тийм ээ ямар ч иргэний гудамжин зогсоогоод асуух юм бол би мэдээлэл авч чадахгүй л байна гэж хэлдэг. Ер нь бол нэг талд нь хэрэглэгч нь бэлтгэдэг бол 1000 илдод байдлыг хангасан нээлттэй болгосон олон мянган хууль гараад идэг. Тэр талаар нь нэгдүгээр сурталчлах ажил хийгдэггүй байна, хоёрдугаар таниулах ажил хийгдэггүй байна, хоёрдугаар хэрэглэж байгаа байгууллагууд нь мэдгүй байна, гуравдугаар тэд нар бол бидрэг мэдгүй сууж байл азан хэмгээ суугаад байгаа учраас энэ дэр ялангуяа төрийн бас байгууллагууд угаасаа бид нар иргэдээс тийм олон нийтээс нэг алхмын өмнө явж энийг шаардаж явах ёстой. Төрийн байгууллагууд дундаас шүүхэн засаглал бус үйлчилгээ болж хувирч нээлттэй болох томоохон алхам хийж чадсныг форумын үеэр онцолж байна. Энэ бол шүүхийн бүх шийдвэр болон хуралдааныг захин буюу шилэн хэлбэрт оруулсан үйл явц гэж үзэж байгаа юм. Монгол улс даяар бол энэ төрийн бүх байгууллагыг чинь бид нар бол энэ үйлчилгээний байгууллага гэж ингэж үзэж байгаа шүү дээ. Боловсролын яамчтэр, хууль зүйн яамчтэр, давуу уурхай яамчтэр тэнд бол дандаа ард түмэнд бол нээлттэй байх ёстой. Тэнд явж байгаа бүх үйл ажиллагаа бол та бидний одоо татвар төлөгчдийн хөрөнгөн дээр жишээлбэл тэр хүмүүс ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Тийм учраас тэр бүх хүмүүсийн одоо хийсэн хэрэгжүүлж байгаа бүх үйл ажиллагааг одоо ингэж нээлттэй болгох бүрэн болцоотой. За яахад одоо шүүх ингэж төрүүлж нээлттэй болгоод байна уу гэхээр хамгийн их одоо хардлага хяналтанд байж идэг хүний амь амьдралын одоо эмзэг асуудлуудыг шийдэж идэг учраас бид төрүүлж бол нээлттэй болгож байгаа юм.
За энэхүү ил тод байдал 2016 форум өнөөдөр зохион байгуулагдлаа. Бэлчээрийн мал аж ахуйг түшиглэж хөдөө аж ахуйн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүнийг олон улсад брэнд болгох боломж байна. Тухайлбал манай улсын эрдэмтэд Ямааны сүүгээр эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргаж эхэлжээ. Бэлчээрийн малын сүүн суурин малгайтай малын сүүнээс хэд дахин илүү тэжээллэг байгаа нь туршилтаар батлагдсан байна. Өнөөдөр шинжлэх ухааны ажилтны өдөр. Энэ өдөрт зориулж шинжлэх ухааны академийн харьяа байгууллагууд, ихтэйд сургууль, гарааны компаниуд хамтарч үзэсгэлэн гаргажээ. Монгол эрдэмтдийн бүтээлийг сурталчлах, зах зээлд гаргах зорилгоор энэ үзэсгэлэн жил бүр зохион байгуулдаг. Үзэсгэлэнд хүнс үдэ аж ахуйн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүн тавигдсан байна. Тухайлбал шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан гарааны технологи инкубатор компани Ямааны сүүгээр хуурай сүү хийж зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсныг та бүхэн харж байна. Энэ бүтээгдэхүүнийг хийхдээ намрын сүг сонгосон. Учир нь намар мал тарах хүчээ гүйц давснаас гадна ургамал бүрэн боловсрсон байдаг. Эхийн сүүтэй хамгийн төстэй сүү чи Ямааны сүү байгаа байхгүй. Тийм учраас хүүхдийн хоол тэжээлийг цааш нөгөө импортын бүтээгдэхүүнийг орлох зорилгоор эхний ээлжинд ийм туршилтын ажлыг бүтээгдэхүүнийг гаргаж авчаа судалгааны ажлыг явуулж байгаа. Фермийн Ямаас үнээс чихэрлэн бага, тос уураг, эрдэс байцаараа илүү байсан. Мөн гүүний самыг боловсруулж хуурай сүү үйлдвэрлэж байна. Ингэснээр малын сүг чанарыг нь алдагдуулахгүй удаан хугацаанд хадгалах боломжтой боллоо. Үүнээс гадна жимсийг хатааж хүний биед тустай олон төрлийн витамин үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хими ямар нэгэн холц байхгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм аа. Энэ уг бүтээгдэхүүн маань болохоор цэвэр ансыг тэгээ нохоо хошуу хоёрыг хатаагаад тэгээд ингээ хатаагаар нунтаглаад ийм цэвэр органик цай гаргасан ба бусад бүтээгдэхүүн маань яадаг вэ гэхээр глюкоз тэгээд янз бүрийн ингээд цайны ханд маань тэгээд нэмждэг. Манай болохоор 100% органик гэдгээр бол жимсээрээ байгаа гэдгээрээ бус бүтээгдэхүүнээс онцлогтой байгаа маа. Давир хат болсон шинэ бүтээгдэхүүн байгаа. Энэ бол үүдүүлээд 2 жил болж байгаа. Энэ бүтээгдэхүүнээ бусад гадаадын ижил төстэй бүтээгдэхүүнээс онцлог нь болохоор энэ бол зөвхөн байгалийн түүхийд орсон байна. Байгалийн түүхийдээ юу ордог гэхээр шилмүс мод одоо энэ хуш мод, нарс мод, хар мод гэх мэт шилмүс модны давирхаа орсон байгаа. Энэ давирхааны дотор гол үйлчлэг бодсон терпентин гэдэг байдс байгаа. Терпентин гэдэг байдс нь болохоор өрөвслийг дарах, нөхөн төлжүүлэх маш хүчтэй үйлчлэгтэй бодис байгаа. Тэгээд үзэсгэлэн тавигдсан бүтээгдэхүүнийг харахад манай улсын эрдэмтэд байгаль болон малын гаралтай зарим бүтээгдэхүүнийг өндөр түвшинд боловсруулж чаддаг болжээ. Харин үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжүүлж зах зээлд гарах менежмент үйлэгдэж байна. Тухайлбал олон төрлийн ургамал идэж байгаа бэлчээрийн малд хүний биед тустай бүхэл төрлийн уураг, тэжээл агуулгадж байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл хүнсийг манай улсад л үйлдвэрлэх боломж байна. Үүнийг дэлхийд сурталчилж таниулах нь чухал байгааг эрдэмтэд судлаачид хэлдэг. Гэр хорооллыг шинжилэн зохион байгуулахад төрийн болон олон улсын байгууллага хувийн хвшлийн оролцоо сэдвтэ олон улсын уулзалт өнөөдөр боллоо. Энэ тухай мэдээллийг одоо хүлээн авна. Гэр хорооллын дахин төлөвлөлт зогслоо. Дахин төлөвлөлтөнд оролцож байсан компаниудад санхүүгийн шалгалт хийхээр боллоо гэх зэрэг мэдээлэл засагдж байсан. Тэгвэл нийслэлийн нэрийн хуудас болсон энэ төсөл цаашид хэвийн үргэлжилнэ. Гэхдээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд гүйцэтгэл нь маш муу байсан асуудал бий гэдгийг хүлээмжшөөрч байна. За гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол нийтдээ одоо 75 хэсэгсэн талбайд явж байгаа. 75 хэсэгсэн талбайгаас яг гэр хорооллын төр, иргэн одоо төсөл хэрэгжүүлэгч гэсэн 3 чиглэлээр ажиллаж байгаа. Ажлаа хийгээд эхэлсэн 3 талт гэрээ байгуулад ингээ ажил нь тодорхой хэмжээнд явж байгаа. 28 байшил. 28 байшил. За эндээс яг нийслэлд дэд бүтцийн ингээд асуудлын шийдвэр явж байгаа. 18 байшил явж байгаа. 18 байшил явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ 18 байшил бол одоо дэд бүтцийн ажил яг өнөөдрийн байдлаар бол 76% явж байна. 76% явж байна. Нийслэл 2017 онд төсөв хөрөнгөний хувьд хүндхэн нөхцөлтэй байгаа тул томоохон төслүүдийг үргэлжлүүлэхээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа юм байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн одоо байгаа байршлыг дуусгахад бол нийслэл одоо яг 60 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байна. Нийслэл бол яг 60 гаруй төгрөг. За шинээр байршлууд бол 120 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байна. За энэ дээр нэмээд авц замын асуудал бас нийтдээ бас нэг 40-50 тэрбум төгрөгийн асуудал хэрэгтэй байна. Тэгээ нийт дүнгээр бол одоо нэг 200 тэрбум болж байна тий. Гэр хорооллын дэд үтсийг хөгжүүлэх төсөл дээр Азийн хөгжлийн банкны 200 гаруй сая долларын ажил бий. За хавар бид нийтийн тээврийнхаа хурдан замын автобус гэдэг төсөлбөр дээр 270 сая долларын асуудал байгаа. За мөн одоо гэр хорооллыг одоо хямд өртөгтэй орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоогийн байдлаар бид нэг 100 сая долларын одоо яриа хэлцлүүдийг хийгээд ажил эхлэхэд бэлэн болчиход байна.
За нийслэлийн гэр ороолын дэд үтсийн газар Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр ороолыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр хамтран энэхүү уулзалтыг зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд 30 орчим мянган багш сургууль хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн тал илүү хувь нь ерөнхий боловсролын сургуульд үлдсэн 10 орчим мянган сургуулийн өмнөх боловсролыг түгээх үйлсэд хүчин зүтгэж байгаа юм а. Эдгээр багш нарын төлөөлөл болсон 700 багш өнөөдөр мэрэгжлийнхэн үн цэнийг сурталчлан эрхэм зорилгоон тодорхойлох нийслэлийн багш бидний бахархал хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Эрдэм оюунаар дайрчлан ард түмний хойч ирээдүйг ажил үйлсээрээ шалгарсан багш нарын төлөөлөл ийхүү нийслэлийн багш бидний бахархал арга хэмжээнд хүрэлцэн ирж багш хэмээх эрхэм алдрынхаа эрхэмлэх зүйлийг хамтдаа уншиж үнэт зүйлээ тодорхойллоо. Тэрхүү үнэт зүйл нь мэрэгжлийн ёс зүй, ажлын төлөө лугших сэтгэл юм гэдгийг хэлж байна. Энэ ажлыг бодлоо нэр хүндтэй өндөр төрөгч авч явж явъя л гэж хэрвээ бодох юм бол хүн ерөөсөө л бие биенээ л хайрлах хэрэгтэй. Хүүхдийг хайрлах хэрэгтэй. Ерөөсөө л хайрлах хэрэгтэй. Тэднийг өдөр болгон тэднэрт аз жаргал, баяр баясгалантай байх энэ нөхцөлийг л бүрдүүлж өгөх хэрэгтэй. Багш хүний одоо шаваараа бахархах байдаг бол сургалтын менежер хүний хувьд бол багшаараа бахархах юм сайхан үйлс байгаамаа. Ингээд нийслэлийн мянган багшийнхаа өмнөөс одоо Монголын ирээдүйн болсон нийт хүүхдүүдтэй мөн оюутан сурагчтай тэдний эцэг эхчүүдэд Монголын одоо бүх хүмүүст одоо хамгийн сайн санхуныг хүсье. Монголчууд бид эртнээсээ эрдэм номын шанг татаж өгсөн багшаа дээдэлж хайрлан хүндэлдэг уламжлалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийгэмд гарсан цөөн тооны таагүй үйлдэлээс болж энэ мэрэгжлийн нэр хүнд үнцийн багассан. Тийм ч учраас багш нартаа мэрэгчлэрээ ажиллах урам зориг өгч тэднийг хайрлан хүндлэх сэдлийг өгөх зорилготой ийм арга хэмжээ зохиож байгаа нь цагаа олсон гэдгийг 30 гаруй жил боловсролын байгууллагад ажилласан Гавьяат багш Цэцгээ ярьсан юм. Багшийг үнэхээр манай Монголын ард түмний уламжилж ирсэн энэ одоо ёс заншлыг бас сэргээх, цааш нь уламжлуулах ийм зорилготой арга хэмжээ болж байгаа учраас энэ бас багшийн нэр хүндэд багшийг одоо бас хүндлэх энэ одоо иргэдийн дунд багш нарыг нэр хүндийг бол өсгөх ийм одоо сайхан арга хэмжээний нэг хэсэг боллоо гэж бодож байна. Монголын хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлж байгаа мянган багш нарыг алтаршуулах ажил дуусах ёсгүй. Тийм ч учраас нийслэлийн боловсролын газрын 85 жилийн түүхэнд анх удаага багш нар өөрсдийн гэсэн эрхэмлэх зүйлтэй болж байгаа нь энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний хамгийн гол онцлог гэдгийг зохион байгуулагчид тодтоглоо. Багш нь нэр хүндтэй байж багшаасаа юм сурна. За багшаа үл тоосон багштаа итгэхгүй байх юм бол юм сурах боломжгүй. Тэгэхээр багшийн нэр хүндийг өсгөх асуудал бол багш нь өөрөө ёс зүйтэй, үнэт зүйлтэй, эрхэмлэх зүйлтэй байж ёс зүйтэй байх юм бол багшийн нэр хүнд өснө. За багшийн нэр хүнд өснөөрөө шавнар нь багшаа хүндэлж багшаасаа юм сурах боловсрол эзэмших явдал нь сайжирна. Цаашид нийгмийн салбарын идэвхтэй зүтгэлтнүүд болсон багш нарын төлөө хийх ажил дуусахгүй тэр хэрээрээ багш нарын үүрэг хариуцлагч өндөрсөх болно гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Одоо товчхоноор бэлтгэсэн үйл явдлын мэдээллүүд хүлээн авцгаана уу. Өвлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцж заавар зөвлөгөө өгч асуудлыг шийдэх улсын онцгой комиссийн шуурхай бүлэг Баяулгын аймгийн Булган сум Үлгийн хотод ажиллалаа. Баяулгын аймгийн 13 сумаас Булган суманд өвлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн Сагсай сум хүндэвтэр бусад суманд өвлжилт хэвэн байна. Баяулгын аймгийн Булган сумын малчдын 30-аас 40 мянган толгой мал өвлдөн Ховд аймгийн Мөнхайрхан Дууд сумын нутагт татралд. Гэвч олон хоног үргэлжилсэн цаснаар зам хаагдж тэд даваагаан давж чадахгүй суужээ. Шуурхай бүлэг сумдын цэцэг дарганаар хамтран гэрээ байгуулж отроор өвлжих малчид мал сүргийг нэг коридороор гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, отрын штаб байгуулах, малчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ийм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, отроор өвлжих малчид орон гэрэн орхиж нүүдэлж байгаатай холбогдуулан хулгайн гэмтэргээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Шуурхай бүлэг өнөөдөр маргааш Увс аймагт ажиллана. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдсон авахын гал төмрийн гаралт ихсэх хандлагатай байна. 2016 оны 10 дугаар сар гарсаар улсын хэмжээнд нийтдээ 662 удаагийн объектын гал төмөр гарч, гал төмрийн улмаас нийтдээ 12 хүн нас барж 5 хүн түлэгдэж бэртээд байна. Тиймээс иргэд пишин зуухны галын аюулгүй байдлыг хангах, хуучин хувцас, дугуй, хуванцар,
хуурай хог хаягдал зэрэг зориулалтын бусад түлш хэрэглэхгүй байх. Яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх. Үнс дурмыг тусгай төмөр савнд хийж хөргөсний дараа хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях. Галалсан гэрийг болон бага насны хүүхдийг эзэнгүй орхихгүй байх. Цахилгаан тэн халагурыг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Мөн цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэрэгжлийн этгээдээр угсралтаас асар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна. Агарын бохирлыг бууруулах сэргийлэх ажлыг цагийн менежменттэй болгох нь чухал болохыг Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжилгээ ухаан инженерчиллийн сургуулийн хүрээлэн байгаа орчин судлал химийн инженерчиллийн тэнхимийн дэд профессор Содном Дав хэллээ. Түүний хэлснээр Улаанбаатарын агарын бохирлын хэмжээ тодорхой цагуудаар ялгаатай байдаг гэнэ. Оройноос эхлээд шөнийн турш аюултай төвшөнд хүрдэг. Харин өглөө 5-6 цагийн үед дунд зэргийн төвшөнд хүрээд 8-9 цагаас эргээд аюултай төвшөнд хүрдэг юм байна. Харин өдөр 10-18 цагийн хооронд бохирдол дунд зэргийн төвшөнтэй байдаг байна. Тиймээс иргэдэд агарын бохирдлын хамгийн аюултай төвшнийг таниулж, тухайн цагтаа айлуулах гадуур гарахгүй байх, амны хаалтад зүүж хэвших, цаашлаад тухайн цагуудад тээврийн хөдөлгөөнийг ч багасгах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэйг онцоллоо. Тус сургуулийн эрдэмтэн багш нараа 10 гаруй жилийн турш агарын бохирдлыг судалж байгаа бөгөөд цагийн менежментэд суурилсан бохирдлын мониторингийг хийж байна. Өнгөө аймгийн хан хонгор сумын нутагт хоньны цэцэг өвчний голомт илэрсэн. Аймгийн онцгой комисс цагаалдалгүй түргэн шуурхай ажиллаж дэгдэлтийг зогсоосон бол 11-р сарын 22-нд улсын онцгой комиссийн ажлын хэсэг тус суманд ажиллалаа. Өмнөгөө аймгийн Хаангор сумд 11-р сарын 2-нд хоньны цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн. Тэр даруйд аймгийн онцгой комисс хуралдаж ажлын хэсэг томилын шуурхай ажилласнаар Хаангор сумд гарсан цэцэг өвчнийг өөр сумд тархаалгүй зогсоож чадсан байна. Мэргэжлийн хяналт хөдөө аж ахуй цагдаа гэд байх ёстой байгууллагыг бүрэн дайчилж зохион байгуулсны үр дүнд бага талбайд өвчтнийг зогсоосныг улсын онцгой комиссийн ажлын хэсэг онцолж байлаа. Голомтод байгаа өвчтөй хоньыг устгах ариутгал халдваргүйжилтийг бүрэн хийсэн ч урьдчилан сэргийлэх тарилга вакцин хэрэгтэй байгааг орон нутгийнхан хэлж байна. Хоньны цэцэг өвчин ерөнхийдөө яг өнөөдрийн байдлаар бол 6 айлын 25 мал өвчтэй байна. За бусад малуудыг бол одоо вакцинжуулсан, устгасан гэх мэтлээ одоо шатараатай арга хэмжээнүүдийг авсан. За 2 голомт бол одоо ерөнхийдөө бидний зүгээр бол одоо дарагдж байна гэж үзэж байгаа. Харьцангуй маш хурдтай олон байгууллагуудаа голомтод нь ажиллаад нутаг дэвсгэрийн хувьд бол том хэмжээнд тархааг баг талбайд нь бариад авчихсан. Энэ бол их олдтой. Одоо тэгээ вакцинжилт асуудлууд голомтын хувьд бол 100% хийчихсэн байж байгаа. Одоо тавьж байгаа саналын хувьд бол нэмэлт вакцин хэрэгтэй байна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар 8849 малд вакцинжуулалт хийсэн бол 11250 м2 талбайд ариутгал халдваргүйжилтийг хийсэн байна. Мөн урьдчилан сэргийлэх тандалт шинжилгээг бүх сумдад хийсэн. Одоогоор 400 гаруй хоньыг устгалд оруулжээ. Бидний хэлж байгаа гол асуудал бол вакцинжуулалтын асуудал, вакцины нааш нийлүүлэх асуудал байна. Тэгээд улсын хэмжээнд одоохондоо вакцины нөөц муу байгаа. Тэгээ ямар ч гэсэн өмнө говийг онцгой анхаарч вакцин эхний вакциныг нааш нь явуулъя гэсэн шийдвэртэй л хүмүүс буцаж байна. Тийм байна. Одоо үзэгчдийн анхаарлыг дэлхийд дахинд болж байгаа зарим үйл явдлын мэдээнд хандуулъя. Үзэгчдээ арай мэнд хүргэе. Өнөөдөр олон улсын анхаарлын төвд байсан мэдээлэлээс хүргье. Өнгөрсөн өдрүүдэд Хятадын дарга Си Цзиньпин Латин Америкийн орнуудад төрийн ажилт хийлээ. Тэрээр Перуд болсон Аз номхонлын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дэд хэмжээний уулзалтанд оролцсныхоо дараагаар тус улсын парламентэд илтгэл тавьжээ. Энэ үеэр Хятадын төрийн тэргүүн Латин Америкийн хөгжиж байгаа улс орнуудад өөрийн орны хөгжил, дэвшлийн туршлага боломжуудыг хуваалцна гэдгээ мэдгдлээ. Си даргын энэ удаагийн ажлын зорилго нь Хятад Латин Америкийн орнуудын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн болохыг улс төр судлаачид дүгнэн хэлж байна. Хятадын дарга Си Цзиньпин Перу улсын парламентэд тавьсан илтгэлдээ Латин Америкийн улс орнуудад технологийн дэвшлиг нэвтрүүлэх, хүний нөөцийн чадварыг сайжруулах зорилгоор сургалт хийж хамтран ажиллана гэж мэдгдлээ. Энэ ажлын хүрээнд эх 3 жилд Хятад улс тус бүс нутгийн орнуудад явуулах сургалтын тоог 10,000-д хүргэж өсгөн, мөн сэтгүүлчдийг нь Хятадд сургаж ажилуулах замаар туршлагаа хуваалцна гэсэн байна. Энэ үеэр Перугийн парламентаас Хятадын дарга Си Цзиньпинд хүндэт одон гартуулан өгчээ. Олон улсын нөхцөл байдал яаж чирэгсэн бэ? Хятад улс хэрхэн хөгжснөөс үл хамаарч бид хизээч их хүрний дээрэнгүй бодлого баримталж нөлөөндөө оруулахыг чармайхгүй.
Хятад улс харилцсан бие биедээ үр ашигтай байх зарчимдэр суурилсан нөхөрсөг стратегийн бодлогоон үргэлжлүүлэн тухайн улсын баян ядуу хүчтэй сул байхаас үл хамаарч хамтдаа хөгжихийн төлөө дэлхийн бүх улс оронтой эрхтгш харилцаж өөрийн амжилт туршлага хөгжил дэвшлээсээ харамгүй хуваалцах болно. Хятадын дарга Перу улстай худалдаа хөрөнгө оруулалт эд бүтцийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсныхоо дараа түүний айлчлалын эцсийн зогсоол болох Чили улсад айлчиллаа. Энэ үеэр Хятадын дарга Си Цзиньпин Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелеттэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны засгийн газар хоорондоо хөдөө аж ахуй, гадаад харилцаа, одоо орон суудлал, соёл урлаг зэрэг олон салбарт хамтран ажиллах 12 гэрээ хэлэлцээрд гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцжээ. Ер нь Хятад бол Латин Америкийн улс орнуудын 2 дахь том худалдааны түнш. Хөрөнгө оруулалтынх нь 3 дахь том их усүр юм. Хятадын даргын Эквадор, Перу, Чили зэрэг Латин Америкийн улс орнуудад хийсэн энэ удаагийн айлчлал нь хөгжиж байгаа улс орнуудад үлгэр дуурайлал болох Хятадын зорилтыг илтгэн харууллаа гэж ажиглагчид тэмдэглэж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гин-хэтэй холбогдох хэрэг үргэлжлэн шалгагцаараад ерөнхийлөгчийн албаныхан хууль прокурорынхны ерөнхийлөгчөөс мэдүүлэг авах хүсэлтийг хүлээж аваагүй тул прокурорынхны эрх мягмар гарагт ерөнхийлөгч Пактай бичлэн уулзаж зарим асуултанд хариулт авах хүсэлтэд өнөөдөр дахин тавьсан байна. Мөн авилга хэл ахуулын энэ хэрэгтэй холбоотойгоор Samsung компани болон тэтгэврийн сандар шалгалт оруулсан тухай Yonhap агентлаг уламжилж байна. Үүний зэрэгцээ хууль зүйн сайд болон ерөнхийлөгчийн өөр нэгэн туслах энэ хэрэгтэй холбоотойгоор огцрох хүсэлтэд илэрхийлсэн бол ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх тухай парламент доторх санал хураалтыг явуулах бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн тухай өнөөдөр мэдээлж байна. Парламент дахь сөрөг хүчин болон эрх баригч намын гишүүд ерөнхийлөгч Пак Гин-хэд итгэл хүлээлгэх хэсэг санал хураалт явуулахыг дэмжиж байгаа. Иймд энэ 7 хоногт багтаан бэлтгэл ажлыг хангаж эх 7 хоногт парламентэд тогтоолын төслийг өргөн байхаар зэхэж байна. Нийт 300 судалтай хууль тогтоох дэд байгууллагад ерөнхийлөгч Пакийн синүүрийн нам олон хуульч эрх барьж байгаа. Иймд сөрөг хүчнийхэн импичмент явуулах хэсэг санал хураалтанд бүх бие даагчдын саналыг мөн хамгийн багадаа эрх баригч намын 28 гишүүний саналыг авч чадвал ерөнхийлөгч хугацаанаас өмнө суудлаасаа буух нь бараг тодорхой болох юм а. Ажиглагчдын үзэж байгаагаар эрх баригч нам ерөнхийлөгч Пак Гин-хээс нэгэнт нүрэ буруулсан учраас тэдний дийлэнх нь энэ санаачлагыг дэмжинэ гэж үзэж байна. Мөн хууль зүйн яамны сайд болон ерөнхийлөгчийн олон нийтийн асуудал эрхэлсэн туслах өнгөрсөн яам гарагт прокурорынхны хийсэн мэрэгдэлтэй холбоотойгоор огцрох хүсэлтэд гаргаад байна. Учир нь авилга хэл хавхуулын энэ дуйланд хэрэгт ерөнхийлөгч Пак ямар нэгэн байдлаар оролцсон буюу үгсэн хуйлцсан гэж прокурорынхан мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн 40 гаруй жил нөхөрлсөн найз Чо Сун Сил өөрийн 2 сандаа их хэмжээний мөнгө хандваар авч түүнийг өөрийн ашиг сонирхлын төлөө ашигласан буюу үүний цаана авилгын хэрэг бий гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Пак Гин-хээг мөрдөн шалгах бие даасан зөвлөл байгуулах тухай саналыг тус улсын засгийн газар өчигдрийн хуралдаанаар баталсан болохыг ч мөн Yonhap агентлаг уламжилж байна. Одоо байгуулагдах тусгай зөвлөл нь олон тооны албан тушаалтан ялангуяа улсын прокуроруудтай хамтран 120 хоногийн дотор ерөнхийлөгчийг мөрдөн шалгах ажиллагааг явуулах юм байна. Энэ хэргийн гол сажигтан Чо Сун Сил болон ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан 2 хүнээс мэдүүлэг авах анхны шүүхийн сонсголт эх сарын 13-нд болох юм байна. Европарламентын гишүүд Туркийг Европын холбооны гишүүн болгох тухай яриа хэлэлцээг царцаах буюу төр зогсоохыг уриалаад байна. Учир нь Туркийн эрх баригчдын үйлдэл ардчлал хүний эрх, хэвлийн эрх чөлөөний эсрэг байгаа учраас эх 7 хоногт Европарламент дотор Туркийг гишүүнээрээ элсүүлэх тухай хэлэлцээг төр зогсоох хэсэг санал хураалтыг явуулахар болжээ. Дипломатик сурвалжийн мэдээлж байгаагаар Турк Европын холбооны харилцаанд дээрцэн онцгийн өөрчлөлт гарахгүй бол эх 12 дугаар сард болох Европын холбооны дэд хэмжээний уулзалтын үеэр Туркийг холбооны гишүүнээр элсүүлэх тухай хэлэлцээг царцаах улс төрийн шийдвэр бодиттой болж таарах гэж байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн 7 дугаар сард болсон төрийн эргэлт хийхийг завдсан хуульдаанд оролцсон гэх үндслээр 36 мянган гаруй хүнийг баривчлсны дотор зэргийнхэн эрдэмтэн багш нар, сэтгүүлчид, төрийн албан хаагчид багтаж байгаа юм. Хэрвээ Турк улс Европын холбооны нэг гишүүн болохыг хүсэж байгаа бол хүний эрх ардчлалын үнэт зүйлд харшилсан эдгээр үйлдэлээ зогсоохыг Брюссел, Анкарагаас шаардаж байна. Ер нь бол энэ оны 3 дугаар сараас эхлэн Европыг зорих цагаач дөрвөгчдийн урсгалыг сааруулах зорилгоор 2 сая гаруй дөрвөгчийг Туркид үлдээж хариуд нь 6 тэрбум евро амлсны зэрэгцээ
Туркийн иргэд Европын орнуудад визгүй зорчих боломжийг судлахаар болсон. Гэвч үүнд Европ одоо хүртэл тодорхой хариулт өгөхгүй байгаа. Мөн Туркийн дотоод асуудалд оролцож үйлдэл бүрийг шүүмжилж байгаа дургуйтсан Туркийн ерөнхийлөгч Recep Tayyip Erdogan Европын албанд элсэх гэж чармаахын оронд Орос, Хятадтай илүү ойр хамтарч Шанхай хамтын ажиллагааны нийгэмлэгт гишүүнээр элсэх нь илүү дээр гэж үзэж байгаагаа хэд хоногийн өмнө илэрхийлсэн юм а. Энд Европыг зорих цагааш дөрвөгчдийн урсгалыг тогтоон барьж байгаа гол хүчийг өөрсдөөсөө түлхэх нь эрсдэлтэй алхам гэж Европын зарим орны төлөөлөгчид үзэж байна. Колумбийн засгийн газар зэвсэгт FARC бүлэгтээ энхийн гэрээг шинээр байгуулахаар болсон тухайга мэдэгдлээ. Тус улсад хагас зууны турш үргэлжилсэн дотоодын зөрчил мөргөлдөөнийг эзлэх зорилготой энэхүү гэрээг өнгөрсөн 9-р сард байгуулахаар болсон ч ард түмний дундах бүх нийтийн санал хураалтаар дэмжлэг авч чадаагүй учраас бүтлгүүтэд байсан юм а. Харин энэ удаад хоёр тал дахин зөвшөлдсөний үндсэн дээр энхийн гэрээг шинээр байгуулахаар болжээ. Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос маргааш гарын үсэг зурж батлах энхийн гэрээний тухай телевизээр ард түмэндээ хандан мэдэгджээ. Өнгөрсөн хагас зууны турш Колумбийн олон сая хүний хувь заяанд эмгэнэл учруулж олон зуун мянган хүүхдийг өнчрүүлсэн түүхийн эмзэг үеийг эцэслэх маш үн цэнтэй боломж бидэнд байна. Бид энэ боломжийг алдалгүй аль болох ойрын хугацаанд бодит ажил болгоно. Колумбийн ерөнхийлөгч энэхүү энхийн гэрээнд маш их ач холбогдол өгч парламентын дэмжлэгийг олохыг чармааж байна. Учир нь энэ удаад энхийн гэрээг дэмжих хэсэг асуудлаар ард түмний дунд санал хураалт явуулахгүй. Оронд нь парламентын гишүүдийн олонхын дэмжлэгээр батлах юм байна. Үүнийг нь сургуучныхан эрс шүүмжилж байна. Тэдний хэлж байгаагаар олон хүний амьд хүрсэн гэмт этгээдүүд нийгэмд эрх чөлөөтэй явж бүр хууль тогтоох байгууллагад суудалтай болох нь яавч зүгээр хэрэг биш. Тэдэнд оногдуулах ёстой ял шийдэглийг нь өг гэж шаардаж байгаа юм. Харин ерөнхийлөгч Сантос гэрээн тусгагдсан энэ мэт асуудлын дэргэд инх тайван тогтоох нь илүү чухал юм. Учир нь засгийн газар болоод FARC бүлэглэлийнхний хооронд түр байгуулсан гал зогсоох хэлэлцээр дуусмагц дахиад л цус осгоруулсан зөрчил мөргөлдөөн эхлэнэ гэж санаа зовниж байна. Колумбод өнгөрсөн 50 жилийн турш үргэлжилсэн дотоодын дайн самуунд 220 мянган гаруй хүн амиа алдсан байдгийн. Үүнийг эцэслэхийн төлөө хичээж байгаа ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосын үйл хэргийг Нобелийн шагналын хорооноос өндрөөр үнэлж энэ оны инх тайвны шагналыг түүнд олгосон юм. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон санал хураалтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Мөн ерөнхийлөгч Барак Обама нийгэм, урлаг, спортын салбарын манлайлагчдад эрх чөлөөний одон гартууллаа зэрэг мэдээллүүдийг багцлан хүргье. Өнөөдөр CNN агентлагийн уламжлалснаар Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Хиллари Клинтоны кампанит ажлынхан Висконсин, Мичиган, Пенсильвани мужуудын санал хураалтын үр дүнд нөлөөлсөн гэж компьютерийн шинжилгээ ухааны эрдэмтэн мэргэжилтнүүд үзэж байна. Ингэж үзэх хүнслэл бүхий баримт тэдэнд байгаа гэж мэдэгджээ. Нэр дэвшигч Хиллари Клинтоны багийнхан автомат машины тооллоход гаднаас нөлөөсөн үйлдэл нь автомат машинаар санал тоолох нь гараараа тоолсноос илүү найдвартай, шударга гэх олон нийтийн хандлагад сөргөөр нөлөөлж байна гэж тэд үзэж байна. Гэвч гаднаас хакердаж санал тооллохын үр дүнд нөлөөсөн гэж үзэж байгаа эдгээр мужуудад Хиллари 7% бага санал авсан гэсэн дүн гарсан. Иймд энэ бол байж боломгүй зүйл гэж түүний сонгуулийн штабаас мэдэгдэж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама урлаг соёл болон бусад салбарын 21 хүнийг төрийн дэд шагналуулах эрх чөлөөний одонгоор шагнажээ. Ерөнхийлөгч Обама цагаан ордонд болсон шагнал гардуулах ёслын үеэр эдгээр хүмүүс бол би өөрийгөө хинбэ гэдгийг танин мэдхэд тусалсан гавьяатай хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн төрийн дэд шагнал хүртсэн эдгээр хүмүүс Америк нэгдсэн улсыг улам урагшлан дэвчгэд түлхэж зөгөө зогсохгүй дэлхийд даяар олон сая хүнд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна гэж цагаан ордны тэргүүн тэмдэглэжээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг Америк нэгдсэн улсын ашиг сонирхол, урлаг соёл, спорт, нийгэм зэрэг салбарт үнэмлэхийг хувь нэмэр оруулсан хүнд олгодог уламжлалтай юм. Энэ жил Америк нэгдсэн улсын эрх чөлөөний одонгоор тус улсын сагсан бөмбөгийн од Майкл Жордан, спорт тайлбарлагч Винс Галли, алдарч жүжигчин Сизели Тайзен, нэрт хөтлөгч Эллен Деженерс зэрэг 21 хүн шагнуулжээ. Өнөөдөр олон улсын анхаарлын төвдөөс мэдээллийг хүргэлээ. Бидэнд таамтайсан үзэгч та бүхэнд баярлалаа. Одоо үргэлжлүүлээд спортын мэдээ хүлээн авцгаана уу. Оройн дэргийн үзэгчдээ Монголын мэдээ суваг манай улс хөрөнд болоод дэлхийд дахин улсын спортын томоохон уралдаан тэмцээн үйл явдлын мэдээлэлээс бэлтгэн хүргэдэг спортын мэдээг үзүүлэхэд бэлэн болоод байна. Мэдээнийхэн та бүхэндээ дэлхийд дахин болж байгаа спортын томоохон уралдаан тэмцээний мэдээлэлээс хүргэе. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн түүхт 100 дахь улирал эхлээд лигийн 30 баг тус бүр 20 орчим тоглолтыг хийгээд байна. Өнөөдөр мөсөн талбайд нийтдээ 5 тоглолт болсон. Мөн лигийн хүрээнд өнөөдөр нэг онцлог үйл явдал болсон нь Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 31 дахь багийг албан ёсоор танилцуулсан байна.
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 31 дахь баг Vegas Golden Knights-ыг өнөөдөр танилцууллаа. Америкийн нэгдсэн улсын Невада мужийн Лас Вегас хот үндэсний хоккейн лигт багтаа болох сэтэл 1990-ад онд үүссэн гэж үздэг. Өмнө нь Лас Вегас хотын алдарт Caesars Palace, Kings болон Rangers багууд удирдлагын өмнөх тоглолтуудаа хийж байсан түүхтэй. За 2015 оны 7 дугаар сард Лас Вегас болон Канадын Quebec хотуудаас Хойд Америкийн үндэсний хоккейн лигт бага байгуул оролцох хүсэлтэй байгаа талаар хүсэлт ирж байжээ. Улмаар удирдах хорооны гишүүдийн олонхын саналаар Лас Вегас хот шалгарсан байна. Vegas Golden Knights буюу Vegas-ийн Алтан баатрууд баг Бүрнэт үсгийн Pacific дивизион тоглоно. Өөрөөр хэлбэл Anaheim Ducks, San Jose Sharks, Los Angeles Kings зэрэг томоохон багуудтай өөрийн дивизионд оролцдог юм а. Ингэснээр үндэсний хоккейн лигт багийн тооны байрлал баг зэрэг тэнцвэржиж байгаа бөгөөд одоогоор Централ дивизион 7 багтай, харин бусад 3 дивизион бүгд 8 багтай болж байна. Vegas Golden Knights багийн эзэн нь багийн нийт хувьцааны 85%-ийг эзэмшигч Bill Foley, харин багийн ерөнхий менежерээр Washington Capitals багийн ерөнхий менежер, New York Islanders багийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан George McPhee томилогджээ. 2017 оны удирлаас эхлэн үндэсний хоккейн лигт энэ баг тоглох бөгөөд Las Vegas хотын T-Mobile аренад удирлаа эхлэх юм байна. Лигийн дорнод төслийн шилдэг багуудын нэг Boston Bruins өнөөдөр St. Louis Blues-ийг өөрийн талбайдаа хүлээвлээ. Сүүлийн 3 тоглолтондоо дараалан хожоод байсан St. Louis-ийн залуус энэ өдөр ч шилдэг тоглолтоо үзүүлж өрсөлдөгчөө 4-2 харьцаатай хоцсон байна. Blues хөгжимчдөөс Роберт Бортуцо, Пол Шастны нар тус бүр 1 голыг оруулсан бол Ёрилх дээр энэ өдрийн баатар нь байлаа. 28 настай Финланд давтлагчдах дээр 2 шайбыг өрсөлдөгчийн хаалганд оруулжээ. Харин Бостоноос Дэвид Бекс, Доминик Мур нар 1 шайбыг хаалганд оруулсан байна. Кен Хичкок тусгажуулагчтай St. Louis-ийн залуусын хүү сүүлийн 4 тоглолтонд дараалалжсноор нийтдээ 25 оноо тоолж байна. Энэ зүйлтээрээ тэд өрнөд төслийн 3 дугаар байрт бичигдэж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын Florida Panthers өнөөдөр Philadelphia Flyers-ыг Bank Athletic Center-тэй хүлээн авч багууд удирдлагын 20 дахь тоглолтоо хийсэн. Florida 21 оноотойгоор өрнөд төслийн 10 дугаар байрт бичигдэж байгаа бол Philadelphia-гийн залуус тэднээс 2 онооны дутуу 11 дугаар байрт бичигдэж байсан юм. Зочин баг Philadelphia-гийн эсгэгчд энэ өдрийн тоглолтын 3 үед тус бүр 1 голыг оруулсан байна. За эхний үед Wayne Simmons тооны хавцааг нээсэн бол 2 дугаар үед Канада давтлагч Dale Weiss, 3 дугаар үед багийн шилдэг давтлагч Nick Cousins өрсөлдөгчийн хаалганд шайбыг оруулсан байна. Харин Флоридачуудаас Riley Smith нэр төрийн 1 шайбыг оруулж тоглолт 3-1 хавцаатай өндөрлөжээ. Ингэснээр багууд адил 21 оноотой болж дорнод үсгийн 10-11 дугаар байрт дараалан бичигдэж байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулагддаг Дүүлэн 2020 өсвөрийн хөлбөмбөгчдийн 10 дахь удаагийн тэмцээнд оролцож байгаа нийслэлийн 102 дугаар сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдөд ард санхүүгийн нэгдлээс хувьд сэргэллийг өнөөдөр гардуул өгчээ. Нийслэлийн 102 дугаар сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчд ард санхүүгийн нэгдлийн ивент тэтгэлэгтэйгээр Дүүлэн 2020 тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байна. Одоогоос 11 жилийн өмнө ард санхүүгийн нэгдлийн захиралгаан хувийг Дүүлэн 2020 тэмцээнийг санаачилж байжээ. Манай компани бол өөрөө хувьцаат компани. Одоо 800 орчим хувьцаа эзэмшигч нартай. Тэгэхээр бид нар олон хүний ерөнхийдөө одоо хөрөнгийг удирдах байгаа гэдэг утгаараа бас нийгмийнхаа өмнөөс тодорхой хэмжээний хариуцлага ухамсарлах шаардлагатай. Тийм учраас бид нар бол энэ тэмцээнийгээ бол жил дараалан одоо манай компани болон манай бүх охин компаниуд 12 компани маань тус бүр одоо нэг сургуулийг аваад ингээд дэмжиж явж байгаамаа. За Дүүлэн 2020 тэмцээнд би одоо энэ жилдээ 7 дахь жилдээ орж байгаамаа. За ингээд ард санхүүгийн нэгдэлтэйгээ ингээд хамтран ажиллаад манай сургуулийн ивент төснөөс хойш 3 дахь жилийн үр үзлээ. За ергөчл Дүүлэний 10 дахь тэмцээнд манай 11 насны англид Дүүлэний улсын аваргаас хүрдэн медалийг хүртсэн. За мөн тэгээд сурагч төгөлдөр маань одоо мэрэгэн бус тэнцэх сайтыг 38 голоор ингээд ирхүүлсэн. 102 дугаар сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчд Дүүлэн 2020 тэмцээнд энэ жил 2 насны англид оролцож байна. Баг тамирчид энэ хүн жилийн тэмцээнээ эхлүүлэхэд нэг алхам урагшлалаа. Спортын олон салбарт үе үеийн шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан замчин спорт хороо биеийн тамир спортын арга зүйчдийнхээ дунд 2 өдрийн сургалтыг эхлүүллээ. За энэхүү семинарт Төмөр замын 16,000 гаруй ажилтаа албаа хаагчдаа төлөөлж хот өдөөгийн салбар Төмөр замын Зангила алба нэгжээс мэргэжилтнүүд оролцож байна. 60 жилийн түүхтэй Төмөр замын замчин спорт хороо нийтийн биеийн тамир спортын 13 төрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг. За энэ удаагийн сургалт салбарынхны дунд мэргэжлийн тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэх Төмөр замын ажилтаа албаа хаагчдыг спортоор зөв зохистой хичээлэхэд спортын арга зүйчдийн ур чадварыг өсгөхөд зорж байгаа юм а. Энэ семинараар бид нэр ер нь арга зүйч гэдэг хүн маань тухайн салбар нэгж байгууллагуудаа биеийн тамир спорт, чиглэлжүүлэлт, бэлдэржүүлэлтийн ажлыг хэрхэн явуулах тухай талаар
одоо биеийн тамирын спортын ангаа ухааны албаны эрдэмтэн, Монголын үндэсний олимпийн орооны мэргэжилтнүүд, за манай шилдэг домог усан тамирчид оролцож өнөөдрийн семинарт одоо манай арга зүйчирс зөвлөгөө өгнө. Төмөр замын замчин спорт хорооноос байтарва цан чөлөөтвөх буудлагын спортоор тамирчид олимпийн наадамд өрсөлдөж байсан. За хамгийн сүүлд замчин спорт хорооны тамирчин буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Нандин Цэцэг отгон олимпийн наадамд оролцсон билээ. За одоогоор энэ салбараас Монгол улсын гавь тамирчин 5, олон улсын хэмжээний мастер цолтой 43 тамирчин төрөн гараад байна. Өчний 3 төрөлт буюу пауэрлифтингийн спортоор Монгол улсаас эрэхтэй 6 эмэгтэй 1 тамирчин дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцлоо. За баг тамирчид энэ сарын 19-нд тэмцээнээ дуусгаж эх орондоо хүрэлцэн ирсэн байна. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо болон Strong клубын тамирчдаас шахалтын төрөлд эрэгтэйчүүдийн 74 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер Ганбаатар 225 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль. Хасах 120 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер Чимцэрэн 322.5 кг шахаж хүрэл медаль хүртсэн. За мөн энэ төрөлд олон улсын хэмжээний мастер Чанарав 300 кг шахаж медалийн тавцанд зогссон байна. Суултын төрөлд 93 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер Гал сайхан 360 кг сууж өргөснөөр Монголын багийн 4 дахь хүрэл медалийг авчээ. За Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга олон улсын хэмжээний мастер Баттулга ахлагчтай Монгол улсын пауэрлифтингийн баг тамирчид энэ удаад дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 39 орноос 19 дугаар байрт оржээ. Одоо үзэгч та бүхэндээ энэ өдрүүдэд хөдөө орон нутагт болж байгаа зарим тэмцээн уралдааны мэдээллээс хүргэе. Арын сайхан хангаан нутагт оюуны спорт, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Түмэн Баярын санаачлагаар зохиогдсон эхнүүдэд 2016 тэмцээн өндөрлөж, энэ тэмцээнд их мастер Хатанбаатар төрүүлсэн байна. Нүүдэл 2016 шатрын тэмцээн Арангаан аймгийн Цэцэрлэг хотноо болж улсын аврах шалгаруулах тэмцээний энэтэй улсын тэмцээнд чансаа өндөр шилдэг шатарчид оюун ухаанаас орлоо. Арангаан, Өвөрхангаан, Баян-Хонгор гээд хангаан бүсийн аймагуудаас гадна Улаанбаатар хотын шатарчид энэ удаагийн тэмцээнд ур чадвараа зорьсон байна. Тэмцээн шатрын спортын их мастер Хатанбаатар тэргүүлж, Удаах барьт их мастер Батчулуун, Эрхэнбаяр, Гүн Даваанаар шалгарсан байна. Альва газар ер нь том уралдаан тэмцээн явагдахад түүнийг дагаад тухайн спортын төрлийн одоо хөгжил нэг шатаар ахиж байдаг. Тийм учраас энэ манай сургуулийн хүүхдүүдийн хувьд ямар ч гэсэн 3 өдрийн хугацаанд энэ сайхан том мастеруудтай тоглож, мастеруудтай нүүр тулж ингэж шатрын спортоор амьсгалсан юм сайхан 3 өдөр болж өндөрлж байна. Арангаан аймагт шатрын спортыг хөгжүүлэхэд хувь хүн албан байгууллагууд дор бүрнээ идэвхжүүлэн оролцдог байсан хэдиж нэгдсэн зохион байгуулалтанд орж чадаагүй. Томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулждаг байсан. Харин нүүдэл тодтголтой энэ тэмцээн зохиогдсноор нэгдсэн нэг журманд орж шатрын клубүүд, шатар сонирхогчид нэгдэж чадсан байна. Шатар бол спорт, урлаг, шинжлэх ухааны нэгдэл. Энэхүү спортыг хөгжүүлэхэд ар хангаачууд өөрийн гэсэн нэг томоохон тэмцээн буюу нүүдэл 2016 гэсэн тэмцээнтэй боллоо. Хөдөө орон нутагт болсон тэмцээн уралдааны мэдээлэлээс үргэлжлүүлэн хүргэе. Дархан уул аймагт ховдчуудын дундах уугуул суугуул сайхан нутаг 2016 тэмцээн болжээ. Төрлөх ховд нутаг суугуул Дархан уул аймгийнхаа хөгжил дэвшил сайн сайхны төлөө ажиллаж хөтөлмөрлөх нөхөрсөг харилцааг бий болгох эрүүл өвдөгч бие бэлтартай иргэнийг төлөвшүүлэх зорилготой ховдчуудын дунд спортын наадам зохион байгуулсан байна. Спортын наадам шатар, даам, ширин, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг 5 төрлөөр зохиогдож Ховд аймгийн Сумдын 11 багаас 230 гаруй тамирчид оролцжээ. Одоо ясны үлгий болсон Ховд аймгийн Дархан уул аймагт суугуулын дунд одоо спортын уралдаан тэмцээн спортын 5 төрлөөр явагдлаа. За энэ нь болохоор одоо бид бүхэн спортын нийтийн намрыг спортыг хөгжүүлэх зорилгоор хүмүүсийн эрүүл сайн сайхны төлөө ийм сайхан тэмцээн зохион байгуулж байгаамаа. Уугуул суугуул сайхан нутаг 2016 ховдчуудын спортын наадамд багийн дүгээр Дарвис сумын баг тамирчид 3 дугаар байрт, 2 дугаар байрт Манхан сум, Тэргүүн байрт Булган сумын баг тамирчид шалгарч шилжин явах цомыг гардагдлаа. Эрхэм үзэгч та бүхэндээ өнөөдөр манай улс их оронд болоод дэлхийд дахин тулсан спортын томоохон уралдаан тэмцээн үйл явдлын мэдээлэлээс бэлтгэсэн мэдээ сурвалжлага хүргэлээ. Та бүхэн орой амралтай айдахтаа сайхан хүрээлээрэ. Спортын мэдээг хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Одоо ойрын хөдөлгөөний цагаагаар мэдээ хүлээн авцгаана уу. Өдгийчөндөө 17 хэмхүйтэн өдөртөө 8 хэмхүйтэн байна. Улаангомд шөндөө 24 хэмхүйтэн өдөртөө 13 хэмхүйтэн. Ховдод шөндөө 18 хэмхүйтэн өдөртөө 7 хэмхүйтэн.
Алтай дэшиндөө 23 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн байна. Улаастай дэшиндөө 25 хэм хүйтэн өдөртөө 13 хэм хүйтэн, Тосон сэнгэл дэшиндөө 31 хэм хүйтэн өдөртөө 17 хэм хүйтэн. Баян хонгорт дэшиндөө 18 хэм хүйтэн өдөртөө 5 хэм хүйтэн. Мөрөн дэшиндөө 22 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн. Хатгал дэшиндөө 23 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн. Цэцэрлэг дэшиндөө 18 хэм хүйтэн өдөртөө 5 хэм хүйтэн. Хар хорон дэшиндөө 19 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн. Арвай хэрт дэшиндөө 17 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн байна. Булгамчиндөө 23 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн. Дархан дэшиндөө 22 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн. Эрдэнэт дэшиндөө 19 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн. Чойр дэшиндөө 22 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн. Сүхбаатар дэшиндөө 22 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн. Зүүн хараа дэшиндөө 28 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн. Суу модод дэшиндөө 24 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн. Багнуур дэшиндөө 26 хэм хүйтэн өдөртөө 14 хэм хүйтэн байна. Чингис хотод дэшиндөө 27 хэм хүйтэн өдөртөө 15 хэм хүйтэн. Баруун уртод дэшиндөө 23 хэм хүйтэн өдөртөө 13 хэм хүйтэн. Чойвсан дэшиндөө 22 хэм хүйтэн өдөртөө 13 хэм хүйтэн. Мандалговь дэшиндөө 20 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн. Далан задгадад дэшиндөө 16 хэм хүйтэн өдөртөө 5 хэм хүйтэн байна. Хамбогдод дэшиндөө 14 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтэн. Сайн шандад дэшиндөө 20 хэм хүйтэн өдөртөө 7 хэм хүйтэн. Замын үдэд дэшиндөө 16 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн байна. Нийслэл Улаанбаатар хотод дэшиндөө 26 хэм хүйтэн өдөртөө үйлшин 16 хэм хүйтэн байна. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ цагийн хүрдэг мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн дугаарыг үзүүллээ. Үзэгч та бүхэн тавтаа сайхан амарцгаагаарай. Баярлалаа.